Сайн байцгаана уу залуусаа ингээд өнөөдрийнхөө бичлэгийг эхэлж байна. Би хан уул дүүргийн E-Mart-ын гадаа ирсэн байна. E-Mart-ын доор би нэг давхарт нь бол Lick Molly гэдэг авцаас авт үйлчилгээний төв байд юм байна. Энэ нь болохоор Герман брэнд. Энэчнээс нэг үйлчилгээ авах байгаа тэр нь юу вэ гэх юм бол Jet Clean гэдэг нэртэй. Тэр нь машины форсункийг цэвэрлэдэг тийм үйлчилгээ юм байна. Тэгээд өөрийнхөө машины форсункийг бас цэвэрлж үзье гэж бодож байна. Маш гоё эерэг үр дүн үзүүлэх бах гэж итгэлтэй байгаа. Ер нь автомашины бензин эдэлт нэмэгдээд хүч жоохон багтаа байх тохиолдолд бол форсункны үйл ажиллагаа ихлэ шалгах хэрэгтэй юм байна. Тэгээ бас эхний удаа цэвэрлж үзэх хэрэгтэй юм байна. Ер нь бол дизель машин бол нэг ялангуяа жилдээ нэг удаа болвол 2 удаа ч гэсэн бас энэ цэвэрлэгийг хийчихвэл бас их зүгээр байдаг гэж шүү. Тэгээ цаг авчихсан байгаа. Бүгдээрээ орцгоё. Яг цагтаа 9 цаг маань одоо болж байна. Тэгээд бүгдээрээ дотор уулзцгаая. За тэгээд хамгийн түрүүнд кофегоо уун. Сая ороод уулзчлаа. Тэгээд ороод ирсэн. Тэгээд тэр өглөөнийхөө бэлтгэл ажлаа эхлүүлэх бэлтгэлээ хийж гэнэ гэж. Тэгээд би кофе уучаад орё гэж хэлсэн байгаа. Кофе уунга хитэн арилж байгаа шалгач тийм үү? Бас мөнгө цэгийн дээр хитэн зар тавьсан гэж байна. Онтлоо. Тэгээд кофе уучаад уунга бас гоё имэйлээ шалгах, тэгээд гадны том мэдээлэл авах сонирхолтой гоё байдаг. Гадаа бас хөөрхөн хүүтэрсэн байна. Тэгээд салтргаа гуулгаа эхлэж байгаа. Тэгэхээр автомашин ч гэсэн салтргаа үүсэж байгаа л гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань бас өвлийн одоо дуугаа солиороо одоо бол яг солих сүүлийн хугацаанд бараг болж байгаа шүү гэж хэлмээр байна. Гэтэ энэ мартын талбай бүр яг нэг машинаа нэг эргүүлчмээр санагдаад байна. Цагдаар болуулах. Яг гоё талбай харагдаад байгаа юм. Оруулаад ирлээ. Тэгээд Lick Molly-ийнхаа залуучуудтай ярилцаад байж байна. Тэгээд одоо яг Jet Clean эхлүүлэх гэж байна. Тэгээд манай Исүхэн маань ганц нэг бүтээгдэхүүнээ ярьж өгнө гэсэн. Тэгээд түүнтэй одоо уулзцгаая бүгдээрээ. Энэ болохоор манай клапингийн дуу гаргаж. Клап дотор мотарын жижиг эдэнгүүдийн бүх чимээг багсдаг. Мотарын дугаард гинжит дугаарсан гэдэг ийм машинуудыг хийх юм зүгээр. Энэ ойлт энэ атэг энэ мэн дээр оруулсан ганц мотор хамгаалаад байгаа ганц бүтээгдэхүүн юм MOS 2 байсан. Тэр л нэг бас оруулаад. Энээр орцоогоо бас маань одоо дууссан ойл эдит юу гэж хэлж байгаа. Тэр бас моторыг хичүүлдэг юм MOS 2 гэдэг. Моторыг хамгаалсан бүхэл үсэн гэж. За баярлалаа. Гоё бүтээгдэхүүнүүд байна шүү. Энэ яа гэдэг. Энэ одоо манай чинээр ирсэн байгаа бүтээгдэхүүнтэй. Майка бэрээ оролцсон үйлчлэгтэй. Форсунк, клапан, клизатор гоо гэдэг гурван цэвэрлж өгч байгаа. Системээр явж байгаа. Системээс явж байгаа. Форсункны гаццлыг жигдрүүлж өгөөд клапанхаа тулгандаа наацсан байгаа нагарыг унгааж өгөөд клизатор цэвэрлж байгаа. Яаж хийх вэ? Шууд банкруугаа яг л ингэж. Шууд бензин ихтэй төвөгчтэй өгөөл өгснээр л хийчихсэн. Учраас дадлал гэдэг бензин банкшна багтсан баг. Маш энгийн хэрэглэхэд маш энгийн юм байна. Тэг үйлчилгээ нь маш өндөр.
Тэгээд хөдөө мөдөө орон нутгад чинь хүн аваад шууд хэрэглэж болох юм байна. Германы бүтээгдэхүүн байна. За ингээд лиг моллигийнхаа ахтай хамт одоо эхэлж байна. Тэгээд энэ бас тэгэхээр яг жет гэлэн цэвэр хийдэг төхөөрөмж багж юм байна. Төхөөрөмж юм байна. Германы. Тэгээд энэ бодисоор энэ бензингээ бичсэн ба энэ бодисоор цэвэрлэнэ. Тэгээд энийг ашиглаад энийг хийгээд цэвэрлэхдээ машиных нь өөрийнх нь бензинийг бол ашиглахгүй яг энэ бодисоор машинаа асаагаад тэгээд цэвэрлэх юм байна. Тэгээ одоо бүгдээрээ хэлцгээе. Яа. Захтэр холбоотой хийчлээ. Тэгээд одоо шингээ хийгээд машин асаах чинь. Энэ шингээрээ машин асаана гэсэн. За ингээд өнөөдрийн маань бичлэгийн маш чухал ажил маань ингээд болчлоо. Форсунка цэвэрлүүлчлээ. Одоо тэгээд явж үзье гэж бодож байна. Сэтгэл бол маш өндөр байна. Тэгээ маш гоё болсон байх гэж бодож байна. Залуустай ажилтны амжилт хүсье. Маш сайхан үйлчлэгээ авлаа. Баярлалаа. За чамд ч гэсэн үйлчлүүлж өгсөн баярлалаа. За дараа нь сайхан болсон гэдэг найж байна. За баярлалаа. Баярлалаа.